За сайн байцгаана уу? Орой мэд үгүй. За төвчлээс болоод нэг хэдэн минут хөтөрчлөө очлаарай. За өнөөдрийн лекцийг бол хоорондоо ярилцаад за тэгээд нэг сургалт маягаар явуулж байгаа юм лекц байгаа. За тэгээд танилцуулъя. За манай MBG гэмт сувгийн нэгдсэн мэстасийн дасан гэмт сувгийн мэстаслыг хэмж дурдж хэмж ирсэн байна. За миний бие бол Гэрсайхан гэдэг хүн. За MBG сувгийн MBG Med Hotel компани үйл ажиллагаа хийсэн дэжигэл албан тушаалтай үйл ажиллагаа албан тушаалтай юм байна. За тэгээд өнөөдрийн сургалтыг бол хэдүүлээ эхлээд юу ч гэсэн танилцуулга маягаар явуулж бодож байна. За гүйлж. За энэ манай эмнэлгийн талаар танилцуулга видео байгаа. Тэгэхээр энийг үзүүлье. За аудио гарахгүй шиг байна тийм. За манай эмнэлэг бол эхлээд үуч гэсэн ямар байгууллагатай ямар эмнэлэгтэй хамтан ажиллагаа байгуулж байгаа. За тэгээд бүжигчдийн мэргэжил сонгоод одоо суралцаад явж байгаа оюутан сурагч. За тийм мэдэн багшнаа тасгаж өгч та бүхэн маань яг ямар эмнэлэгтэй ямар очиртай гэрээ байгуулах гэдэг байгаа бэ? Ямар одоо эмнэлэг юм бэ гэж гарч иж магадгүй. Тийм учраас лекцийнхаа ярилцлагынхаа эхний хэдэн минутыг бол хэдүүлээ танилцуулга маягаар явъя. За тэгээд бас танилцуулга. За MBG Med Hotel компани Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хэрэглэгч чиглэлийн MBG гэмт сувгийн эмнэлэг байгуулан гэмт сувгийн мэс засал гэмтлийн дараагаас сэргээнсэх эмчилгээ хөдөлгөөний засал за мөн дотрийн чиглэлийн эмчилгээ өвөн өрний мэс засал
За ерөнхий мэс заслын тусламж үйлчлэгийг амбулаториулан хэмжүүлэх 55 ортогоор 5 тасагтай 3 ортогоор үйл ажиллагаа явуулж байгаа юм эмнэлэг байна. 3 дугаар шатлалын эмнэлэг. За тэгээд манай 2015 оны 1 сарын 17-ны өдөр байгуулагдсан эмнэлэг. За анх бол Бүгд найрамд Солонгос улсын Hyundai General Hospital эмнэлэгтэй хамтын ажиллагааны гэрээтэйгээр Монгол Hyundai гэдэг нэртэй эмнэлэг байсан. За хамтын ажиллагааны гэрээний маань хугацаа дуусаад 2017 оны 12 сараас MBG гэдэг нэртэйгээр үйл ажиллагаа явуулаад үргэлжлүүлэн ажиллаж байна. За манай эмнэлэг бол 2 удаа эрүүл мэндийн аваар магадлалыг хэмжлэгдсэн. За 2015-аас 2016 онд 2 жилийн хугацаатайгаар за мөн 2018 оны 8 сард 2 дахь удаага 4 жилийн хугацаатайгаар тус магадлалыг хэмжлэгдсэн байдалтай. За тэгээд манай MBG гэх сургуулийн эмнэлэг нь улсын хэмжээнд эрүүл мэндийн тусламж үйлчлэгээ үзүүлэн үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. 3 дугаар шатлалын эмнэлэг. За 3 дугаар шатлал гэхээр одоо хүүхдүүд маань ойлгохгүй байгаа улсын хэмжээний үйл ажиллагаа явуулах одоо улс даяараа хэмж хийсэн гэсэн манай эмнэлэг ирж үзүүлэх боломжтой гэсэн үг. За тэгээд харьяал гаргаж зохиор ардын гэмт сувгийн болон инхимис засал, эрүүл мэндийн мэс засал, за мөн доктор төр хэлсэн ялтай тусламж, амбулаторийн тусламж үйлчилгээ, оншилгоо, хэвтүүлэн эмчлүүлэх, сувилхан тусламж үйлчилгээ, сэргээн засал эмчилгээг батлагдсан стандарт өдөржингийн дагуу мэргэжлийн өндөр түвшинд олон улс хөрөлдөмж хэрэгжсэн сүүлийн үеийн дэвшилтэд тоног төхөөрөмжийн тусламжтайгаар эмчлүүлэгч ард иргэдэд ээлтэй, өртөмжтэй, чанартай үйлчилгээ үзүүлэхэд бид нэр үндсэн зорилгоо олгож ажиллаж байна. За тэгээд бид ингэхдээ бол олон улсын эмнэлгийн шинэлэг менежмент, шинэ арга техник технологийн үйл ажиллагаанд улам бүр өдөр ирэх тутам жил болгон нэвтрүүлэхийг зорилго болгож ажиллаж байгаа. За тэгээд манай эмнэлгийн үндсэн үйл ажиллагааны одоо зорилго бол гэмт суваг судлалын үндэсний төвийн улстай ганц байгаа гэмт сувгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа эмнэлгийн ачааллыг хөгжих зорилготой. За тэгээд эрүүл мэндийн салбартаа нэмэр оруулахаар ажиллаж байгаа. За бидний энэ хугацаанд за энэ хугацаанд бид манай эмнэлэг бол 17,000 үйлчлүүлэгчийг амбулатороор за 3,000 эмчлүүлэгчийг стационар эмчилгээ үйлчлэгээ үзүүлсэн. За тэгээ 2,500 эмчлүүлэгчид мессаж эмчилгээг амжилттай хийж үзчихсэн байна. За үүнд бол манай эмнэлгийн брэнд болсон хагалгаа мессаж эмчилгээ бол өвдөгний үе бүрэн солих хагалгаа, түнхний үе бүрэн солих хагалгаа, за өмнө хоо төлөвлөлт харагдсан 130 байгууллагаас 630 эмчлүүлэгч хийсэн байна. Түнхний үе солих мессаж эмчилгээг 150 эмчлүүлэгч хийсэн байна. За үний дурангийн мэс засал дотор бол үний холбоос одоо энэ дараагийн слайдууд дээр гарна. Үний холбоос эдийн гэрлийн үний дурангийн мэс засал эмчилгээ 500 эмчлүүлэгч, өвдөгний урд бол ард чагтай холбоосыг сэргээх, за мөн мөрний үений мэс засал хийгдсэн байна. За мөн бусад өвчтийн хугарлууд, өвчт гэдэг маань одоо бидний хөдөлж байгаа гар бүжиглэхэд оролцож байгаа хөлтэй бусад бүх яснууд маань оролцож байгаа. Нэрийг гэдэг нь өвчтийн хугарлууд гэж байна. За тэгээд 1200 эмчлүүлэгч тус мэс засал эмчилгээ хийгдсэн байна. За Монгол улсад гэмтэл савгийн өвчтний эмчилгээ онцлогооны олон улсын стандартын шаардлага хангасан эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх чадвартай мэргэжлийн хүний нөөцийг анагаахын шинжилгээ ухааны үндэсний сургуультай хамтарсан гэрээний дагуу бид нар манай эмнэлэг гэмтэл савгийн чиглэлийнх нь бааз эмнэлэг болж ажилладаг. За мөн дундгой болон өвөр хангаа хэмжээ аймагуудын нэгдсэн эмнэлгийн гэмтэл савгийн ерөнхий мэс заслын дасагтай эмнэлэгцийн сургалт зөвлөгөө өгч хамтран ажилладаг юм байна. За тэгээд бидний ололт амжилтаас гэх юм бол 2017 оны 11 сарын 15-нд энэ 1058-ны дэд тушаалын дагуу өвдөгний үений өмнөд болон арын чагтай холбоосыг синтетик шөрөмсөөр сэргээх дурангийн синтетик гэдэг маань одоо бидний бие одоо байх болсон юм гадны одоо өөр материалаар бид нэр одоо орлуулад тэр нь одоо тусгай бүр үйлдвэрлэгчийн дагуу бэлтгэгдсэн тийм шөрөмс байдаг. Тэр синтетик шөрөмсөөр сэргээх дурангийн мэс засал эмчилгээг олон улсын стандарт арга техник тулгуурлын удирдлагыг боловсруулсан зохиогч хэмжлэгийг бид нэр авсан байгаа. За тэгэхээр холбооны Бүгд найрамд Герман улсын үеийн мэс заслын нийгэмдэг за энэ ISO 9000-2008 гэдэг чанарын гэрчилгээтэй өвдөг түнхний хэмнэлд үе суулгах өвдөгний үений дурангийн мэс засал эмчилгээ өмнө нь манай улсад активдж байгаа бүх PCL буюу арын чагтай холбоосны үений дурангийн мэс заслыг манай эмнэлэг анх удаа мэргэжлийн тоног төхөөрөмжийн тусламжтайгаар мэргэжсэн баг хамт олон маань хийж гүйцэтгэсэн байгаа. За тэгээд өвдөгний үений дурангийн мэс засал, өвдөг түнхний үе солих мэс заслын дараах сэргээн засах, физик эмчилгээ, хөдөлгөөн засал, асаргаа суулгаа зэрэг өдөржүүлэлтийг бид нар гаргаж мөрдөө ажиллаж байна. За тэгээд өнөө хүртэл бид нар манай эмнэлэг бол нийгмийн хариуцлага